Манай одоо ард түмний хүүхдүүд маань тансаг зэрэглэлийн хувц өмсгөр болцсон юм уу өнөөдөр? Бид олон жил дөрөмт хувц ойж хийж явахдаа энэ туршлагатай байхдаа хамгийн дээдл нь 30 мянгаар 25 мянгаар авч чадахгүй олон мянган иргэд байгаа өнөөдөр. Манай сэтгүүлчч мэдж байгаа. Эдний хүүхдүүд та нарын ах эгч аав ээж бүгд сурч байгаа. Өнөөдөр 120-оос 130 мянган төгрөгөөр сурагчийн хүүхдийн сургуулийн хүүхдийн дөрөмт хувц гарнаа гэд манай одоо боловсрол шинжилгээ ухааны яам, хөнгөн үнс хөдөлмөрийн яамны том дарга нар одоо ярьж байна. Энэ бол үнэхээр амьдралд нийцэхгүй. Бид нар олон жил ойсныхоо одоо үүднээс энэ бол болохгүй гэдэг одоо юмыг эсэргүүцэж байгаа юм. Нийт ард түмэндээ уриалж байгаа. Тэгээ энийг одоо бас дэмжихгүй байх гэж бодоод одоо өөрийнх нь санал бодлыг асууя гэ ерөнхий сайдтай хандаж байгаамаа. Та нар одоо мэдж байгаа. Тансаг зэрэглэлийн хувцсыг одоо ямар нөхцөлд өмсдөг юм бэ гэж. Өнөөдөр бидний өмсөх гэж байгаа сургуулийн хүүхд өмсүүлэх гэж байгаа хувцс маань ноос ноолуурын холио орно гэж байгаа юм. Өнөөдөр тансаг зэрэглэлийн хувцсанд ноос ноолуурын холио ордог болохоос зүгээр сургуулийн одоо сурагчийн дөрөмт хувцс гэдэг маань өөрөө ямар ойлголттой гэхээр одоо ерөөсөө ажлын хувцс шүү дээ ер нь бол тийм ээ ажлын хувцс. Тэгээ энэ ажлын хувцсыг одоо яахаараа ноос ноолуурын холио орсон хувцаар хийж өндөр үнээр гаргах гэдэг юм бэ. Энэ бол бас үнэхээр бодлогын алдаа байна уу? Өшөө бүр одоо яваргүй улсууд одоо санаа гаргаж байна уу гэдгийг одоо бид олъё. Энэ шахаан бол одоо нийт бидэнд ярьснаар бол 7 тэрбум төгрөгийн машин тоног төхөөрөмж авчираад нийт үйлдвэрлэгч нарт өгөх нэ. Бид энийг эсэргүүцэж байгаа юм. Яагаад эсэргүүцэж байгаа юм гэхээр өнөөдөр Монгол улсад 21 аймагт би тооцоог нь гаргацсан байгаа. За жишээлбэл одоо 21 аймагт одоо үнэхээр 100-аас 150 хүний ажлын байртай үйлдвэрлэл байгуулъя гэж үзэх юм бол өнөөдөр нэг аймгийн тооцоо гаргацсан байгаа. Нэг аймаг өнөөдөр хараа орчин үеийн тоног төхөөрөмжтэй бүх одоо оёх нөхцөнд бүрдсэн сандал, ширээ, бандан, эсгүүр, гутга одоо юу гэдгийг эндүү мэндүү гэж бүх юм нь орсон 150-аас 150 хүний ажлын байртай ийм үйлдвэрлэл бий болоход 81 сая төгрөг засварлагдах нэ. Тэгэхээр 21 аймагтай хуваахаар бид яах нь вэ? 2 тэрбум төгрөгөөр одоо ийм том үйлдвэрлэлтэй болох гэж байна шүү дээ. Тэрний оронд одоо өнөөдөр ярьж байгаа нь 7 тэрбум төгрөгийн машин авчирчаад оюутлын үйлдвэрүүдэд шахах гэж байна. Ийм боломжийг бид эсэргүүцэж байгаа юм. Ерөөсөө төр нь одоо ажлаа бодлогоо барьж явах яамнууд маань ажлаа хийхгүй одоо бизнесийн байгууллага болцсон юм уу? Өнөөдөр дэлгүүр болцсон юм уу гэж л үзээд байгаа бид нар. Өнөөдөр боловсрол шинжилгээ ухааны яам нь борлуулалтаа хийнэ гэж байгаа дөрөв төвчнийхаа. Энд чи одоо бодлогоо барьдаг яам нь худалдааны газар болцсон байна. Үйлдвэр худалдааны яам нь машинаар шахдаг болохоор дэлгүүр болцсон юм байна. Ингэж л одоо улсын бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа мó гэж ерөнхий сайдаас асуух гээд одоо ийм 17-8 ийм асуулт одоо өнөөдөр бэлтжээд ерөнхий сайдаа өргүүлэх гээд сэтгүүлчид та бүхэдтэй бол санал солилцъё гэж ирсэн юм аа.